мэдээд тань уу? Энэ бол unboxing video. Миний би Тэмүгээс юм дахиад үзсэн. Тэгээд тэрийг unboxing дөнгөж сая би аваад орж ирж байна. Тэгээд тэрийг unboxing хий гэж бодлоо. За миний дахиалсан юмыг ингээд харах юм бол ийм юм байна. Тэгээд одоо энийг дээрээ онгойлгоцгоо. Нийтдээ 8 хоног ирж байна. Би нилээ их юм захиалсан. Вау! Ихэнх юм бол бүгдээрээ л ирсэн юм шиг байна. Тэгэхээр хамгийн эхлээд энэ байна. Энэ болохоор юу? Миний косметик. Кошлог. Ийм байна. Тэгээд дараа энэ үл оо тэ энийг сүлэн задлаа. За энэ болохоор ингээд миний пинк юм. Бодсноос гэхдээ хурдан ирчлээ. Хурдан ч гэж бүгдээрээ би ингээд 2 хуваагаад захиалсан чинь таслалдаж ирэх юм болов гэсэн чинь бүгдээрээ ирчлээ. Бүгдээрээ ирсэн. Оо, энэ бүр ингээд материал нээр гоё юм. Тэгээ энэ дээрээ би ингээд тоцох нь угаасаа ингээд тэгмээр зурган байсахгүй юу. Энэ болохоор ингээд бүх хуудас нь юм байна. Материал энэ бүр амар гоё. Одоо юм таалагдчих юм. Хамгийн их хүлээсэн юм би онгойлгоцдоо. Энэ бол хамгийн бодлоготой. Энэ миний ингээд iPad-ны кейс ахгүй юу? Keyboard-тэй кейс. Тэгээд амар юм таа. Зүгээр Apple-аас keyboard ах юм бол амар тийм. Тэгээ ингээд Нэшта. Ингээд харамслагдчих тийм ээ. Тэгээд эндээ ингээд iPad-аа хийгээд iPad-аа хийж үзье. Ингээд Wow guys. Энийг яаж тогтоох юм? За би энийг бол үнэхээр захиагүй заяа. Тэгсэн чинь захигдсан байна. Энэ ингээд машин дээр үлгдэг 4 шигтэй үлгүүлээ. Одоо тэгэл машинд нь үлгэндөө. Энэ ийм байна. Ийм байна. Ийм байна. Тэгээд яг дүр өмсгөл. За anyways энэ бол ээжтэй захисан кейс байна. Наач манай ээж байхгүй л байна. Материалын хамттай үзтгий. Өнгө нь нэг тийм харсан шиг бол биш юм байна. Би юм шорт захисан. Гэртээ өмсөв. Материал нь яг дэжгүй юм байна. Арай томыг л захисан байна л та. За энэ бол миний захиалсан кейс байна. Хөрх юм бэ? Нэг юу бодож авсан бол мэдгүй. Гэхдээ юм бас мууртай. Асар байна. Кейс Дресин ч гэсэн төстэй. Энэ кейс
энэ бол нүүрний багц захиалсан. Би ерөөсөө багц ашиглахгүй байхгүй юу. Тэгээд гайгүй юм шүү. Ийм багц захиалсан. Бас дэдгүү. Угаасаа тэгээд хямдхан хэмжээний юу expect хийв. Ингээд энэ заяа миний босныг бодвол хамаагүй том байлаа. Энэ кошлог. Би сормоос дэрвэл гихч захиалсан. Энэ ингээд надад байдаг сорм яг ижилхэн заяа. Яг ижилхэн. Би энэ сормоосын дэрвэлхийг 20 онд ингээд бүр 5-аас эхэлж авчихсахгүй. Тэгээд би одоо бол хэрэглэдэг заяа бүр 5 жил. Тэгээд яг ижилхэн дахиалж авсан. Энэ бүр амар сайн. Тэгээд ууч байна. Энийг бас би амар хэмтгсэн. Энийг хитээр авлаа. Ямар ч хэсэн ийм боловч. Ийм. Ми тэгсэн хачаарэ. Энэ тэгсэн хачаар энэ дүүр өнгөнөөр харагдав. Fake piercing name. Яа ингэж харуулж байна. Энэ тэгээд энэ ингээд одоо ингээд идрийг дараа нь түний ийм TikTok-оор яваад байсан нэг юм чирнэлийн өнгөтэй нэг юм юу байсан шүү дээ. Үнэхээр ямар том юм бэ? Бас юм тавсан. Сайд л таарах. Би пинк өнгөтэй юм хандуудад тавсан. Материал нь дэдгүү юм бэ? Wallet гэх юм уу? Одоо юу тийм юм бэ? Хөөрхөн болохоор энэ дээрээ юм одоо байсан юм бэ? Ийм санагдтантай. Тэгээд ийм зүгээр юм тийм TikTok дээр яваад байсан. Юу авсан юм? Нүүр гараа годог. Skin care хийдэг дутдаг. Яг тэнийг энэ бас хямдхан байсан юм аа. Ингээд гарандаа дутдаг. Энэ яг зүгээр харагдах юм. Тэгтээ нэг юм гоё. Энэ бол шинэ. Тэгээ ийм юм байна. Энэ бол ийм өнгөөл алтай зумалтчихгүй бол хөөргөн л ийм зүйлтэй байна. За тэгээд энэ чи юу лээ? Энэ бас юу лээ? Энэ миний тамт биш тийм ямар ийм тамт тэгсэн. Би нүуник яг сайдынхын сантиметр өндөр хардаад авсахгүй. Тэгсэн чинь бүр ингээд энэ хамгийн таалагдж байгаа нэг гарна. Бодож байгаа шавьчихсан л энэ тэгтээ. Материал нь ч гэсэн амар гоё. Нэг юм уусаа хожих ясгүй тийм материал. Таалагдлаа. Энэ дүүр ингээд наадаг. Дүүр ямар нэгэн iPad-ийнхаа кейс мэйс өөр төвтөрмөчтэй. Ингээд амар олон өөр постэр. Энэ бүр ийм цаасан биш юм биш. Ийм постэр өрөөндөө ингээд постэр хийсэн байхгүй юу? Ийм черитэй. Тэнийг ийм
орон дээр бүтээлэл хийсэн. Ийм бүтээл. Тэндээ. Тэгээд хамгийн сүүлийнх нь пажама тэгсэн. Оо. Ингээд дээгүүрхэн. Таалагдлаа. Нэрийн нийшилт гэсэн. Миний соёл тундалсан. Эсэж окей, миний бичлэгийг unboxing видео үзсэн баярлаа. Баяртай. Асуусан байвал коммент бичээрэй. Миний инстаграмын гарна. Yay! Утгын бичлэгээр уулзцаая. Bye.